Песня. Пока без названия. Автор текста Кузьма Соколов. В общем, автор Михаил Медведев и Сайн уу залуусаа. Цэрэг эрс цувралын маань дараагийн хадлын явдал эхэлж байна. Бүтлгүй Ишматко нөгөө танилцсан бүсгүй болох Машагийн д очлоо. Цагаан хоолтныг очиж баахан ногоо буурцаг идэж үүлээ үдсэн манай хүн ажил дээр ирж сая нэг лаазсан баг идэж санаа амарч байна. Манай шинковуудын нэг болох байлдагч Хадако гэрлүүгээ захаа бичжээ. Халд цэргүүдэд дэгэлдэг болсон. Зенитээр буудаж үдсэн энтергээд Рембо цаашийн бицнийг нь халууд мэдээд нилийн дэглэлээ. Жинхнээс нь Рембо болгоотглоо. Манай хоёр дурлалт хосыг нялуурч байхад нь өнхрүү шарчглаа. Одоо ч юм болно доо. Өнхрүүш та хоёрыг мэдчихсэн байна. Хүний нүднээс нуугдж байлдаа гэж эмнэлэг твтж байсан сухачоо хэлэхэд маний эрг авуурлаж чи яагаад Медведев татаархаад байгаа юм гэж солиорч байгаад чи зүсэн масл аяг компотны мөрийн тавь гэдэж Медведевийн их болсон шít гэж хэлээд хамаа таглууллаа. Медведев дээр аав нь эргэлтээр ирж баахан бэлэгсэлд чихэр жимс өгсөн ч манай гүргэр гар тэрнийг нь тооч чавалгүй хайчхаад Эркар руу явчихлаа. Хайсан юмыг нь мань Ишматка авчил байна. Сайхан гартаа. Медведев Эрка дээр орж очлоо. Бага байдал нэг л яазгүй шүү. Ширээн дээр нь компот, маасл хоёр гаргаж тавхад Медведев хэрэг бичсэнийг ойлгох бололтой. Эхэндээ би мөрийдсэн ч одоо бол тийм биш гэж тайлбарлах гэсэн ч Эрка юу ч сонсолгүй хөөж гаргалаа. Сокол Гүнка хоёр өнхрүүшийн өрөөний утсыг засаж байгаад тоглоом хийхээр шийдэн жижүүрт гарч байсан туундралуу залгаад штабаас ярьж байна. Жавхарлал нэрог дууд гэхэд нилээн дуудаж байснаа. Нэрв байхгүй байна. Парк явсан гэж авч чадахгүй рээ. Өнхрүүш Эркатай уулзаад би чамд хайртай, хамт амьдрий. Би эхнэрээсээ удахгүй сална энтергээд бурж байтал эхнэр нь залгаж мөн лүүзрийг нам болгов. Утсаа засаж дууссаныхаа дараа Сокол Вариатайгаа ярих гэж залгатал утас авсан хүн нь 20 болж байна гэснийг нь манай хүн буруу ойлгочих бололтой. Ангийн захирагч нөхдүүдэд хандан шалгалтын комисс ирж танай ротыг шалгана. Тиймээс нэг ч хүн энэ 7 хоног чөлөөгөр гарахгүй гэв. Үүнийг сонссон туундар би хүртлөө. Захирагч хариудна. Чи хээ юм? Миний хамаатай юм уу гэхэд мань туундар. Тэгэлгүй яах вэ? Бид чинь зэвсэг нэг дахан дуус шүү дээ гэж хэлээд халуудын уурыг хөрглөө. Харин захирагч чи сэргэлэн зэрэг байна гэд чөлөө өгөтглөө. Сокол маань харин Варяга хүнтэй суучгаж гэж ойлгоод уурлаад свэдэ. Очиж хазгар колиатаа суулаа гэхэд Капанов хазгарч гисэн нөгөө юм бүтэн бидтэй гэж тэнэгтэв. Өнхрүүш Медведевийг дуудлаа. Ахиж миний чихээр Эрка та хоёрын завхаарл сонсогдвол сайхан мэдэрээгээд хөөж гаргасан бол сайхан гар туундар баахан хүний захаас аваад мөнгийг нь халааслаад хот руу жилээ. Сайхан гар бүдэлж манарч яваад мөрийтэй тоглоомын газар руу ороод явчлаа. Болдог газар руу горлоо доо. Дөрмийн дагуу дүнхүүд сарайлж байгаад хамаг мөнгөө алдаад тоглоом эвдэг шахаад хөөгдөж гарлаа. Хамгийн сүүлийн мөнгөөрөө Хадаковын захаасаар гэрлүүн цахилгаан илгээв. Медведев сэтгэлээр унаад бүр сүмбэн явчихжээ. Зогсоол дээрч сэргжилтийн бэлтгэл дээр сулбар байгаад нь халууд нь санаа зовж эхэллээ. Энэ удаагийн комиссийн шалгалтыг сайн өгвөл Зубовт хушууд цол өгнө. Чадахгүй бол бүх насаар ч ахмад хэвээр байлган шүү гэж захирагч тушаав. Соколын зассан утаснууд буруу тийш залгагдаад байгааг өнхрөөш уурлснаар манай хүн Вариатайгаа биш өөр хүнтэй ярьсан гэдгээ мэдэж бөөн хөөр боллоо. Ахиж засаад тосгон руугаа заалгасан ч ярьж чадсангүй. Бүтэлгүй туундар загсан юмнуудаас юу ч авалгүй хоосон буцаж ирээд халуудын уурыг хүргэж насаараа жижүүр хийхээр боллоо хөрг. Цэргийн анги дээр Хадаковын ээж ирээд бөөн үүмэн дэгтэлээ. Хүүмэн шархацсан уу? Та нар юу нуугаад байгаа юм гээд цамнаж гарав. Ангийн захирагч таарад та чинь яагаад сүуд болоод байна гэж захилгааныг нь уншитал хүүчин амьд дараа тодорхой бичнэ гэд явуулчихсан байв. Мань туундарч өстө самарчээ. Тойргийн штабаас шалгалтын хүн 3 цагт ирэх гээд байдаг. Гэтэл хаалга нь ийм байгаа тул ирэхээс өмнө засах үүрэг Зубовт өгөв. Ишматко тарин Маша таалагдахгүй байгаа тул өөр бүсгүй олохоор шийджээ. Ядаж байхад Сокол хичээлийн шалгалтыг өмнөөс нэгээд муу авчихлаа. Бөөн уур сууж байхад нь Зубов орж ирээд зэвсэглэл цөм дотчихлаа. Чи олж ирэх гэхэд Ишматко олдохгүй дэгээд гуйлгаж хоторвол юу юм гээд явах зөвшөөрлөө. Тэгсэн тэр сүмбэн өөрт нь бэлэн байж чагш. Ийм л залтай долгоодоо. Манай хэд шалгалт ирэх гээд ёстой үзэж тарж байна уу? Цэцэгч тариа талбайгаач удаад. Эцэст нь нөгөө шалгалт хийх хүн ирж өнхрөөш тосч авлаа. Шууд л өрөөндөө оруулаад арх дарсаар дайлах гэсэн ч өнөөх нь уухгүй гэж гүрийгээд хөдөлтвэ. Баахан ятгаж байж эцэст нь ганц юм нугдайлгаж аваад дундаа орчихлоо. Энэ шалгалтын нөхөр нь бас нилээн хусдаг байрын нөхөр байна өө. Хурандаа орж ирээд тань шалгах зүйлс байна уу гэхэд байхгүй л гэж авч байна. Шүнжин уусны дараа согтуу өнхрөөш Эрка дээр ирээд чичрээд наачлоо. Манай Эрка харин нилээн хүчтэй эсрэгүүсэж болиулав. Өнхрөөшийг гарсны дараа ангийн захирагч бас орж ирлээ. Гэхдээ хөөрхий бие нүвдөд орж иржээ. Өвчин намдаах юм авч уугаад гарлаа.
Мань Ишматко харин Машатайгаа уулзраа болоод авлаа. Орондоо хамт тамхи татаад сүрхий байна уу. Шүн дунд Медведевч бас орноосоо босоод ангийн хашаан дээр "Ера би чамд хайртай" гэд биччихэж. Өглөө нь үүнийг харсан Эрка баярлаж байна гэж жигдэхээ. Харин өнхрөөш ууралсандаа боож өгөх нэ. Манай хэдийг жагсааж байгаа цамнаж гар. Мань Медведевийг бичсэн гэдгийг ер нь бол мэдээд л байна л да. Ротора нормативын шалгалтаа өгөх гэд бэлдэж байхад нөгөө шалгах хүн байдгүй. Өнхрөөшийн өрөөнд хавтгаагаараа архицсан хүн шаал согтоо юун шалгалттай мантай олон юм донгосч байгаад ангийн захирагчаас ухамсарын шанаа авлаа. Энийг харсан манай байлдагч шоконд ороод ангийн захирагч одоо хусагтандаа гэж байхад нөгөө шалгагч өнхрөөшийн ширээн дээр тас үсрээ 5 хошуу болчихсон. Зодуулж барьснаа юуг нь ч сандгүй. Өнхрөөшиг чи хинбэ? Өнөөдөр хэдэн бэ л гэж авч. Эцэст нь манай рот онцтон авлаа. 2 жагрыг нэгнийгээ гаргаж өгч. Төрүүч релив тэргүүдтэй халууд айрмасаа халагдаад манай хэд гаргаж өгч байна. Гэсэн ч дараагийн ээлжний цэргүүд болох Прохоров тэргүүдтэй хаал цэргүүд манай хэдийг шууд л өгтөж авлаа. Энэ хэд бүр релив цаашаа дэглэг шинжтэй шүү. Шин цэргүүд ангийн агуулгаас автомат хулгаалаад ангийн арын хашаанд очиж баахан зураг дарууллаа. Харин мань Ишматко өвчтэй гэж худлаа хэлээд ажлаасаа чөлөө авчихч тэгснээ сайхангаар Машагийн очичихсан тамхи зуугаад солиороод байж адил Машагийн ээж Анжела Алиев нь ороод ирлээ. Энэ хоёрын гэрлэх гэж байгааг сонссон цагаан хоолтын эмгэн чинь баярлаа цүүд боллоо. Шууд л тамхи аваад татчихж байх шиг. Энэ хоёр эмэгтэйг бүр хүмүүжүүлж байна дөө. Шин ахлах төрөөч Прохоров цэргүүдийг хэддэглээд байгаа дургуутсан Кабанов та нарт ингэх хэрэг байхгүй гэсэн тул тэгвэл эрхийн дагуу үзнэгээд гардан тулааны бэлтгэл нэртэй баахан зодноо. Өнхрөөш ирсэн ч дөрмийн дагуу тул яаж чадахгүй буцав. Тундрын гэрээс эргэлт иржээ. Идэж уух юмнаас гадна цагаан үнэгний арьс ирснийг нь мань Ишматко булааж аваад агуулгын дарга Данилич дээр очиод булгаар солийг нэ. Шин найз бүсгийнхээ ээжд бэлгэлхэл юм байна. Өнхрөөш харин ахаад Лерка дээр бялуу энтер барьж орж ирээд найрч налигнах манай хүн би өөр хүнд хайртай гэд бас л нөр өглгөө гаргав. Энэ гэж яасан ч бууж өгдөггүй тууштай бач гавдээ. Шматко нөгөө үнгээ борлуулах гэд үүлээ үзэж байна өө. 100% дээр очооч барсан. Дараа нь бүр өнхрөөш дээр очоод сенсертл найрж угаад 1150 рублээр зархаар боллоо. Буцаж хадминдаа очоод засвар эдэртэн туслаад байж байтал хадам нь би булганаас илүү цагаан үнэгэнд дуртай гэж ав. Манай хэдийн буу барьж авахулсан зураг нь өнхрөөшийн гарт орчихжээ. Соклиг дуудаж авчирээд шантаажилж байгаа танаа найз Медведев чинь буруу зүйл хийгээд байна. Тэр энэ зүйлээ үргэлжлүүлээд байвал муу зүйл тохиолдно шүү гэж хэлээд гаргалаа. Соклиг гарсны дараа Ишматко орж ирээд цагаан үнэгний арьсыг буцааж авъя гэд 1150 рублээ өгтөл өчигдөр тийм үнэтэй байсан. Одоо би 1500 рублээр зарна гэж гүрилээ. Сокл харин Медведев дээр ирээд өнхрөөш чамайг зуучгач. Тэр их аюултай өнөхөд Медведев тэр чинь Еркаг биш цоорхоо бөмбөлөг авна гэчгээд явлаа. Манай Ишматко харин хадам ээждээ нөгөө цагаан үнэгээ өгснөөр бөөн баяр хөөр бол. Манер би өөрөө наад үнгийг чинь агансан. Яг нүдэнд нь дайд сум зоосон л гэж авч. Харин Медведев Ерка хоёр буцаад эвлэрлээ. Мишка хамаг үнэнээ хэллээ. Офицерууд наригж байна уу? Ангийн захирагч манай том гарц гарлаа. Ишматко сайн ахлагч байсан. Харин одоо тэрний орон зайг ахлагч Ишматко л нөхнө гэж байна. Мань хүн цол агчээ. Бас нэмээд боловсролын яамнаас захиа ирж улсын шалгалт авна өөрийн биеэр ир гисэн байв. Одоо манай хүн яана. Манай ротын шинэ ахлах төрөөч Прохоров Помин хоёр гоожруудыг ста тамлаж өгч байна. Хөзөр тоглоод дуу дуулуулаад Ишматко харин шалгалтаа яаж өгөх вэ гэдэл шанала цүүд болж байна. Сокл би бэлтгэж чинь туслая гэхэд одоо чи байдгаа ломноосовч туслаж чадахгүй л гэж бодож нэг арга олж авлаа. Тэр арга нь Соклыг өөрийнхөө дүр туургаад ахлагчийн хувцсан өсгөөд шалгалтаа өгүүлэхээр шийдсэн байна. Алив над шиг алхаатгалтай ханхалзаад л яг мөн янзтай харагдаж байна гэд хөөргөөд байна уу бас. Халууд хөзөр тоглосон хэвээрээ л байна. Медведевийг тоглуулаад хожигдсон учраас тосгон руу очиж дахиад олгаалаад манай хэд цуслаж байтал фермийн эмээ араас нэрээ толгой төрөөгөө загнаж гарлаа. Шууд ормон дээр нь дайны цагийн хуулиар шүүгээд цаазын ялон очих. Үүнд итгэсэн эмээ бүр өрөвдөд бөө юм боллоо. Жинхэнэ шок гэж нь болов. Нэг шил арх аваад хөөрхий цэргийн хойтгийг үлдээч гэж яг шиг. Энэ халууд бүр дондчээ мөрийтэй үдсээр байгаа сүулдэ бүр өнхрөөшийн нүдэн дээр нь чи тэнэг гэж хэлэхтэр үзлээ. Ахаад л фамин хожигдсан тул өнхрөөштөр очиод манай ротод хэрэг гарлаа. Сэжиг үхий бичиг оллоо гэд Клопков тэнэг гэсэн бичиг үзүүлв. Бас л сэтгэж ядж байна шүү. Ууралсан Клопков 5 өдөр жижүүрт гарах шийтгэл оноолоо. Энэ хэдийн шүн ороогүй хөзөр тоглоод байгааг өнхрөөш мэджээ. Нэг тагнуул байна да. Энэ мөн өнхрөөш бас эхнэрээсээ салж байгаа юм байх. Ахмад 100% машины аккумулятор моджээ. Ишматко би хот явах гэж байна. Шалгалт өгнө. Харин аккумулятор хүнд учир өргөх хүн хэрэгтэйгээд Соклыг дагуулж явахаар боллоо. Бас л сэргэлэн толгойдоо.
Манайхныг амарч байхад өнхрөөш ороод ирлээ. Шууд л түрүүж Фомины шүүгийг ухаад хаал цэргийн альбомыг нь харин Прохоровын шүүгээс бүсгүйчүүдийн зурагтай сэтгүүлийг нь хураагаад ав. Ротод матаач байгаа гэдг нь батууллаа доо. Шалгалт өгөх хоёр маань хотод иржээ. Аккумулятораач авчихж. Сүүлийн шалгалтаа та өөрөө өгчих. Би харин Вариатайгаа уулзгаа явъя гэхэд Шматко баахан уурлаж загнахад манай сокол гомдоод сүйд боллоо. Эцэст нь Вариаг дуудаж авчирхээр л тохирч байх шиг байна. Төрүүч нар ротод байгаа матаач харахыг барьж авах шаардлагатай боллоо. Бүх цэргүүдээ л хардаад байна. Хөөрхий Кабано өнхрүүштэй ярьж зогссноосоо болоод халуудад хардагдаад эхэллээ. Юм бичиж сууж байгаад хал цэрэгт баригдаа шууд идчихв. Халуудч хорхоотой араанда зуулаа да. Шалгалтын хоёр ихний даваагаад авжээ. Гудамд цайлж байтал эргүүлийнхэн ирээд бичиг баримт нэхэд унав. Мань Шмотка харин шууд л кино зураг авч байна. Юугаа хийцгээгээд байгаа юм гээд загнаад явуулчихлоо. Эцэст нь нэг юм Вариа нэрж манай хүний нар нь гарлаа. Маргааш өглөө Вариаг хүргэж өгнө. Тэгээд 9-өөс шалгалт өгнө гэхийг сонссон Шмотко. Чи унтаж байгаа шалгалтаа өгчхөө. Хоцорчихно. Би харин Вариаг хүргээд өгье гээд бүлт авч байснаа. Гал тэрэг өглөө 6 хөдлөнө гэсэн чинь за чи хүргэж өгөөл гэж. Халууд Кабановыг дэглэж эхэллээ. Шүн орноос нь босгоод чи матаас хүчээд байгаа юм уу гэж зодох гэтэл манай хүн ухаан алдаад унчлаа. Шууд л өргөөд Эркадер авч ирлээ. Шалгалтын цаг буюу 9 цаг болсон сокол байдгүй цагдаад баригдчихж. Гууж нэг юм цагдааг аргалж чадлаа. Гэсэн ч манай Шматко өөрөө шалгалтаа өгөх боллоо доо. Даанч байхгүй. Юу ч бичиж чадсан. Гэхдээ шалгалтын багштайгаа ойр зур амьдрал ахуй ярьж байгаад онцтон авчиж байдаг шүү. Бүр багштайгаа арх уучсан ч сууж байгаа ш. Соклыг орж ирэхэд багш нь энэ юу хүн бэ? Хүн бишээ цэрэг. Тэгвэл гараад рашаа аваад тэр юу гэж байгаа юм бэ? Матаач Кабановыгаа эмнэлэг твтүүлчихсэн хаал цэргүүд шүнжин том хүний кино үзлээ. Энийг нь өнөө өнхрөөш бас л мэдчихэж. Тэгэхээр Матаач нь Кабанов биш байж таарлаа. Харин Кабанов маань эм бөөгнүүлээд ууччихжээ. Үнэн дээр шүлэг бичих сонирхолтой. Тэрийгэ бусдаасаа нуудаг болохоороо цаасаа идчихсэн юм байна л та. Жинхэнэ Матаачийг олох л хэрэгтэй дээ. Шматко сокол хоёр үүргээ биелүүлээд шалгалтаач өгөөд аккумулятораач аваад иржээ. Даанч 100% машиныг хулгай авчихсан тул буцаад л аккумулятор аваад ирэглээ. Халууд харин Матаачийг олох ажилдаа буцаад л орлоо. Бүх цэргүүдийг байцааж Гонко, Медведев, Тундр гээд бүгдийг нь яриулсны дараа Матаачийн захиагаа үлдээдэг газрыг оллоо. Бичгийн хэвээр нь барьж авахын тулд гоожруудаар цээж бичиг бичүүллээ. Гэсэн ч адилхан бичиг ганц чалга. Залуус мухардалд оржээ. Харин мань Шматко Маша дээрээ цэцэг бэлэгсэлд авч иржээ. Чи намайг энийг өмсөөсэй гэж хүсэж байгаа юм уу гэхэд үгүй би чамаас энийг тайлмаар байна гэж шиг. Зайтаар шүү. Манай Мишка Эрка хоёр нялуураад энийг нь өнхрөөш харж хялалзаад. Тэгснээ дараа нь Эркадер ирээд юу ч анзаарахгүй байна уу? Би эхнэрээсээ салчихсан. Одоо чамтай танилцсан барин яан ч гинэ. Банд. Зубов Шматкогийн өрөөнд нэг сонин бариад ороод ирлээ. Тэгсэн энэ сонин дээр нь Шматкогийн шалгалтын талаар бичээд Соклын зургийг хэвлчихжээ. Сандарсан Шматко ангид ирсэн бүх сонинг олж устгах ажилд орлоо. Соклыг шууд л амбаардад авч байна. Тэгээд сонин устгалдаа орлоо доо. Кабанов маань сэтгэл санаагаар бүр унчихжээ. Медведев ирж сэтгэлийг нь засаж өгөөд явлаа. Шматко сонингоо устгасаар л хурандагийн өрөөнд ороод сүүлийн хуудсан дээр нь гой онгоо байгаа гэд уншуултал нэгэн удаа хурандаа нахлагчийнхаа өмнө сунаагаад гэж авсан. Хурандаадаа сайхан загнууллаа. Халууд Рембо Хадаковын гэрээс ирсэн юмнуудыг цуслаж өгч байна өө. Талах байхгүйгээд гахаан өөх барайн хоёрыг холиод идчихсэн Фомин түргэн аваад баахан цаас хайж Хадаковын дэвтрийг бариад ортол нөгөө Матаачийн бичгийн хэвтэ таарч байдаг байгаа. Ингээд матаад байгаа нөхрийг яг барьж авахын тулд төлөвлөгөө зохиолоо. Шүн дунд мань Хадаковыг яг үйлдэл дээр нь барьж авлаа. Өнхрөөш надад чөлөөгөөр явуулна гэж амласан тул ийм хийсэн л гэж авч. Цэргүүд бүгд л алганы хамт үзүүллээ. Фомин харин өнхрөөшт өөрөө захиа бичиж үлдээлээ. Шматко хотоос авчирсан нөгөө аккумулятороо баартер хийгээд 4 дугуй болгочход байж байтал Зубов орж ирээд хулгайд алдсан машинаа олсон. Даанч дугуй нь байхгүй байх гэдгийг сонссон Шматко бөөн хөөр. Миний энэ дугуйг худалдаад авчих гээд гаргаад ирлээ. Зубов үзэж энэ чинь миний алдсан дугуй байна. Өөрийнхөө дугуйг чамаас худалдаж авна гэж бодоод байгаа юм уу гэд аваа явчлаа. Дэлгүүж амтан болдоо. Өнхрөөш ротод орж ирээд цэргүүдийг жигсаалаа. Хадаковын нүүр бүр дуусчээ. Мань хүн харин үнэнээ хэлсэнгүй. Орноосоо унсан л гэж. Цэргүүд харин бид бүгд харсан гэж жигсаалаа салхлаа. Өнхрөөш хэлэх үггүй наамал болж. Кабанов эмнэлгээсээ гарчээ. Найзууд нь баатар шиг л угтаж авлаа. Дайлд цайллаа. Хал цэргүүд уучлалт гуйж бүр ганц юм өртөл мөлтлөө. Өнхрөөшгүй ангид кино үзүүлэхээр шийдсэн юм байхаа. Хоёр байлдагч гэдэг киног бүх хүнээс 30 рубль хураа гэж Шматко даалгалаа. Цэргүүд ямар нэртэйг нь шалгаагаад байхаар нь
Эммануэль гэдэг кино шүү гэж бодлаа бурлаа. Цэргүүд бүгд үзэн л гэж байна. Бодвол том хүний кино л гэж бодох шиг боллоо. Цэргүүд Эммануэлээ үзэх гээд танхим цуглаад суудалтаа суусан ч Прохоров суудвэ. Үзгэн дээр нь хатиг гарсан юм байх. Харин Фомагийн шүдийг өвдснийг сонссон Шматко чи өгзгийг нь хазчихаа юу гэд бөө инээдэн боллоо. Кино эхэлтэл юун Эммануэлтэй мантай хоёр байлдагч байх нь тэр. Фомагийн шүд өвдөд энэ хэд үүлээ үзэж байна. Туундар харин энийг нь эмчлэх юм байх оо. Муу сүнснүүдийг нь хөөн бөөгийн зан үйл хийнэ л гэж. Бас энэ 7 хоногт ангийн урлагийн үзлэг болох ёстой юм байна. 2 дугаар рот өөрсдийн авьяаснуудаа шалгаруулахар шийджээ. Кабанов бичсэн шүлгээ уншаад Мишка Сокол хоёр хамтран дуулж Гүнко Туундар нар жүжиг тоглоод бүгд л үзэж тарж байна. Хорой болж шүдний эмч Туундар зан үлээ хийж баахан төвчгөнсний эцэст Помогийн шүд зүв зүгээр болж шоконд орууллаа. Ромео Жулетэ хоёр маань бөөн аз жаргал байна. Салж хаагцахгүй байж байтал харин энийг нь гай газар дороос гахаа модон дотроос гихчээр ахаад л өнхрөө шолоод харчихлаа. Зэвүүн новш нэг муу юм сэтгэндээ. Урлагийн үзлгийнхэн өдөр шөнөгүй бэлдэж байна өө. Рок хамтлагт Мишка Сокол Гүнко нар орохоор болжээ. Харин бөө Туундар Прохоровын өгзөгний хатгийг эмчилж байгаад Зобовт баригдаад бөө юм боллоо. Өдөржин гитар балбасны дараа Гүнкогийн гар авах юмгүй болжээ. Харин Сокол удаан бодсны эцэст урлагийн шинэ номерт сэтгүү бололтой. Туундрын бөөлөх чадварын талаар ангаар нэг ярих болжээ. Ахмад Зобов хүртэл охиноо эмчлүүлэхээр асууж байна. Харин манай хүн уулгаараа гэд нэг өвс өгөөд охин нь уйлхаа болсон байна. Энэ Туундар нэрээгээсээ л хүмүүсийг эмчлээд байна шүү. За ингээд ангийн урлагийн үзлэг эхэллээ. Манай хэд хөөхөн сандраад л байх шиг байна. Бүгд ар араасаа номероо үзүүлсний дараа манай хэдийн ээлж ирлээ. Песня. Пока без названия. Автор текста Кузьма Соколов. В общем, автор Михаил Медведев и Здравствуй, небо в облаках. Вот он я, привет, войска и гражданке на какой-нибудь гражданской излучи. Для печали нет причин. Кует и смеется, боем петь груди. Где-то это дом, где все ждут нас назад. Просто ветер щекочет глаза. Манай хэд ч яста бутаавлаа да бүгд л манайхныг дэмжиж байхад өнхрүүш банд ганцаараа л 3 дугаар ротыг шалгаруулдаг байгаа. Харин 3 дугаар ротын цэргүүд манайхныг ялагчаар тодрууллаа. 1 дугаар байр эзэлсэн гавьяатай манай хамтлагийнхан чөлөөгөөр шагнууллаа. Харин Туундар ангийн захирагчийн нурууг эмчлэхээр боллоо доо. Хал цэргүүд айрмаас халагдахад 92 хоног үлджээ. Шинковод өдөр бүр энийг нь сануулж хилж байх үүрэг хүлээжээ. Харин энэ үүргээ мартсан Хадаковыг шийтгэлээ. Энэ ангид байдаг нэг уламжлал бол алтан өдөр юм байна. Шинковод нэг өдөр хал цэрэг болж төрүүш нарыг дэглэж болдог учраас тэр өдөр өнөөдөр ажээ. Мань Медведев шууд л ажилдаа орлоо. Евсеевийг дуудаад идэх юм авмаар байна. 10 рубль олж өг. Гүүгээд явуул гэж байна. Дайны хажуугаар дажин гэж өнхрөөш Ерка руу чичирсэн хэвээр л байна. Та бол сайхан эмэгтэй. Би тантай гэрлэмээр байна гэд бүгж хүртэл өгөөд амжлаа. Харин Ерка эн чинь инээдтэй байна. Та бид хоёр таарахгүй гэж илдгээр татгалзлаа. Ангийн бохор усны хоолой бөглөрчээ. Цэвэрлэх ажилд мэдээж халуу томилогдох нь ойлгомжтой. Учир нь өнөөдөр алтан өдөр шүү дээ. Ядаж байгаад панцчин Ишматка ангаар нэг им шахах гээд явчлоо. Хөнгөрүүчтэр орж ирээд энэ им бол 0 ичид танд л зориулагдсан юм. 1 дугаарт ус ундалтыг зогсоом. 2 дугаарт нүдний үрчлээ татна. Танд үрчлээ байна уу? Байна. 3 дугаарт нүүрний хэлбэр галбар засна. Нүүр чинь хэлбэргүй юу? Хэлбэргүй. 4 дугаарт булчин чангалж жин гасна. Энэ бол хамгийн чухал нь. Та чинь нөгөө юу шүү дээ л гэж авчихна. Өнхрүүш бөөн уур, наад имээ бүхс рүүгээ чихэл гэж байна. Ангийн бүх хал цэргүүд жорлон цэвэрлээд сүйд болж байна. Зарим халууд бүр зодуулаад зүхтааж явна. Медведев орж ирээд нөгөө нөхрийг баахан тэглэв. Хөмсгөн дээр чинь сунаалган шүү мө банднар мэн гээл. Энэ хэдийн бараг зүрхэнд нь орох нэ. Ороо болж алтан өдөр дууслаа. Одоо ч мань Медведев алуулсан. Халууд дуудаж авчираад зодох нү гэсэн харин гайгүй өнгөрөөлөө. Гарсныхын дараа хэр залуу байна. Давгүй ир байгаа биз. Төрүүж болоход тохирохоор ир байгаа юм. Тиймээс Зобовт хэлээ л гэж. Алтан өдөр нь бас нэг шалгуур байжээ. Харин Евсеев бол хариугаа авч байна уу. Ангид компьютер ирснээс бол Зобов өдөржин сурч байгаа нэртэй буудалцаж тоглодог боллоо. Ангийн захирагчтай компьютерт вирус ороод би засаж байна л гэж авч байна. Захирагч нь үүнд нь итгээд өнхрөөшийг загнанөө. Зобов өдөр шөнөгүүл компьютер сурч байгаад чи Медведевийн тухай гомдол барьж орж ирэхээс өөр юм хийхгүй юм. Харин мань өнхрөөш нөгөө Шпаткогийн имийг авчихжээ. За дараагийн адал явдал эхэллээ. Ангид нэг кино найруулагч ирж
ангийн дараагаас киноны олонний хэсэг тоглох цэргүүд өгөөч гэж гуйсан тул хурандаа зөвшөөрлөө. Медведев тэргүүтээ баахан цэргийг сонгож авлаа. Мань Медведев шууд жүжигчин болохоор шийдэн толгоогоо боолгоод авав. Энийг сонссон Ишматко бас кинонд тоглох санаа үртэл болтой. Жижүүрт гарч байсан Кабанов дээр эхнэр нь эргэлтээр ирлээ. Манай хүн ч хумгүүлж ирэв. Зубов харин Кабановт нэг өдрийн чөлөө олгосон тул манай хүн зугаалж ирлээ. Бүүн аз жаргалал байна. Даанч аз жаргал нь удаан үргэлжилсэнгүй. Шээх гэсэн чинь амар өвдөд байгаа юм байх. Фомын шууд чи эхнэрээсээ шагнал авсан байна. Мангар минь гээд бусдыгаа дагуулад иртэл мань хүн эморчихсан. Эхнэрийнхээ зургийг шатаагаад л сууж. Кинон тоглох цэргүүдийг Ишматко дагуулж иржээ. Найруулагчийг нь дарамталж сүрдүүлж байгаад 30 рубль авахар боллоо. Бас нэмээ зүгээр байхгүй ажилд нь оролцоод энэ хоёр дарагтайгаа хамт мөлхвөл яасан юм бэ л гэж авч. Кабанов эмнэлэгт үзүүлжээ. Үнэн дээр эхнэрт нь ямар ч буруу байхгүй. Зүгээр л бөөрийн чулуутай байснаас болсон юм байна л да. Ядаж байгаад эхнэр лүгөө айхтар захаа биччихсэн учраас ангийн захирагчийн утсыг гуйж эхнэртэйгээ ярьж учраа боллоо. Киноныхон өдөржин шавар дотор мөлхөж ирээд ангийнх нь баахан дооглоо. Хоёр хал цэрэг хоорондоо муудалцж байхад нь өнхрөөш ороод ирлээ. Бид хоёр гардан тулааны бэлтгэл хийж байлаа гэхэд нь ингэж бэлтгэл хийдэггүй юм харж бай гэд гар бууга Медведев төгч байгаад Прохоровыг зохиод авлаа. Бүр болоогүй өшөглөө тажлаа. Зэвүүн баачка дараа нь гар бууга авах гээд асуудал тэр нь байхгүй байна. Яг үнэндээ өөрөө гар бууга нуучгаад Медведевт эн чинь хоосон байна. Буу хаашаа хийсэн гэд манай хүнийг баахан дарамтлалаа. Би чамд мөн ч олон сануулсан да. Энэ бол албандаа биш. Хүүхэнд анхаарлаа хандуулсны чинь төлбөр. Чич баларлаа даа л гэж. Ангаар нэг юм болж хэллээ. Манай хүн би хулгаалаагүй. Надад тэр чинь хэрэггүй гэж мянга хэлээд ямар ч нэмэр алхаа. Зубов ротыг тэр чигээр нь хөдөлгөж нэгжлэг хийсэн ч юу ч олсонгүй. Харин нэгжлэгийн үеэр халуудын нуусан арх олдож гүнкөө сайхан загнууллаа. Цэргүүдэд юу олох ёстойг нь хэлэлгүй олсон бүхэн авчир гэсэн тул манайхан эрэг болт, DVD-ний хуурц гэдэр юу ч хамаагүй олж ирж байна. Гар буу алдагдсан гэдгийг цэргүүдэд хэлээгүй бөгөөд ангид 3 хүн л хүн мэдж байгаа. Тэр нь Зубов, Өнхрөөш, Медведев гурвал юм байна. Энэ үед Ишматко Маша хоёр кафед сууж байхад нэг нөхөр ирээд Машаг оролдоод мань Ишматког доромжлоод байсанд манай хүн авч гараад баруун хажуугаа торгон ирүүнд нь уулгалаа. Тэгээд юу ч хэлэлгүй Машаг орхиод явчлаа. Гар бууны хэрэгээс болж Медведевийг ротоос гаргахгүй, хинтээ ч уулзуулахгүй байгааг мэдсэн Ирка Өнхрөөшийн өрөөнд дайрч ороод яагаад ингэж байгааг асуудал. Тэр бол цэргийн гинт хэрэгтэн. Медведев офицерын байлдааны гар бүх хулгайлсан. Тэр зэрэг тэрхээс өмнө хар тамхичин байсан. Тэгэхээр тэр бол төрөлхийн гинт хэрэгтэн энтер гэж баахан дэмий донголслоо. Үдшин Ирка Медведев дээр ирээд учрыг асуухад манай хүн бүх үнэнээ хэллээ. Хар тамхиныхаа тухайч ярьлаа. Мань Ишматко бас эмороод сүйдээ. Кафед болсон явдлаас хойш Маша дээр очихгүй олон хонсон юм байна. Яг учраа олохгүй л байгаа бололтой. Хадам ээж нь ирж Машад хэцүү байна. Тэр таныг санаад байна гэд гууж энтер. Ирка Өнхрөөштээр ирээд Медведевийг одоо яах вэ гэхэд найдвартай 5 жил шоронд суун. Харин би хатуу донгодуулна гэхэд Ирка та тэрэнд туслаач гэж гуйхад нэг болцол байна. Энэ хэргийг би дараа дөнгөрч болно. Хариуд нь та надтай суух болно гэж үзэж байна. Сонссон Ирка та ч ястай өмхий гахаа юм даа л гэж. Үүний дараа Ирка маань бодож хэцэст нь ийм юм хийж гэлээ. Яаж байгаа юм бэ? Медведевийг аврахын тулд Өнхрөөштэй суухыг зөвшөөрчж байгаа юм да. Бүх зүйл өөрийнх нь төлөвлөгөөгөөр болж өнгөрсөн тул Медведевийг хэргийг хаалаа. Бас Зубовыг хуримдаа урьж Зубов сонсоод бүр шок. Хэргийг нь хаасныг сонсоод баярлсан Медведев шууд л эмнэлэг рүү гүгээд орчтол Ирка ажил дээрээ байхгүй амралтаа аваад арилаад өгчээ. Хагассан өдөр тэр хоёрын хорим нь болно гэдгийг сонссон Прохоров хүртэл шоконд орлоо. Энэ тухай Медведевт хэллээ. Манай хүн чавхцаар эмнэлэг дээр ирээд шууд л тунгалаг тамирын эрдэн шиг үнэн үү гэхэд нөгөөх нь үнэн л гэж. Эн чин солиор л тоглож байгаа бидтэй гэж хэдэн удаа асуусан ч одоо эндээс яваа л гэдэг хариулт авлаа. Манай эрийн сэтгэл санаа гэж авах юм алгаа. Сокол найз нь ирж жаахан өөдөн татлаа. Хал цэргүүдийн халагдах тушаал гарчээ. Тийм учраас эцсийн удаа өгзгөө ороолгуулад манай хэд асам зэрэг боллоо. Ишматко Соклыг дуудаад дахиад хичээл хийлгэхээр шийдэж баахан асуулт өгöd хариултыг нь бич. Ангийн захирагчийн даалгавар байгаа юм. Хичээгээрээ гээд гаргалаа. Өнхрөөш ротод орж ирээд хормын машиныг чимэглэх ажилд Медведевийг томилж Зубов харин болиулж байна. Хал цэргүүд баяраа тэмдэглэн бацаануудын төлөө ууж байхад Өнхрөөшийн хормон дээрч бас дарга нар ууж байна. Манай эрчүүд ч бас хоосонгүй л байх ш. Халууд бол бүр жаалж гинөө. Канистртэй юм барьчихсан л. Дүүнер дээр ирээд бас хишиг хүртэж хундаг тулгалаа. Мешка маань л харин хэцүү байна да. Сүмбэн явчихсан амтан сууж байхад нь Прохоров ир сэтгэлээр дэмжиэд өөрөө ч бас ийм байдалд орж байснаа хэлж тайтгар боллоо. Гэсэн ч Медведев эсрэгээрээ шууд л хорим хийж байгаа нөхдүүд рүү хараалаа.
Харин Хормын Баатар өнхрөөж согтчихсон сагсалц өгч байна уу. Үүнд нь төвчээр тасарсан Ишматко гарч яваад Медведевтэй таарч цагаа олж зогсоолоо. Иркач бас сэтгэл дундуур байгаа нь илт байна.